все веселье нам покажется с утра. Все не так, как вчера, значит нам сказать пора. Happy New Year, Happy New Year, в этот мир может станет чудо-день, и в толпе случайной мы найдем друзей. Happy New Year, Happy New Year, будет мир нам надеждою сиять, где найдем иначе радость бытия. За анх тэгээ хөдөөнөөс орж ирээд Стокгольм бол мэдээж том хот. Бүхэл дүүргээр нь монголчууд ч одоо амьдарч үдсэн байдаг шүү дээ. Тэ таны хувьд анх Стокгольмд яг тэр Карлсборг тэр хотод байж байгаа л тэгэл цагаачийн бичгээр хөтэж байсан. Тэгэл өдөө газар ажил болдог. Тэр гол үндсэн зорилго бол хэрэгсэл ажил хийж амьдрах л ёстой шүү дээ. Дээр үед нь хуйгааг залуу байсан юм аа. Тэдний байранд бараг 6-7-8 үлээ байсан баг шүү. Нэг өрөөнд 5-6 уруулаа болон бол түүх дом танаас гэл юм байдаг шүү дээ. Тэгжил байрныхаа мөнгийг нөгөө дундаас аваад төлдөг. Тэгэл хоол унд галтгоо малтгоо ч нэг галтгоо дээр ээлжиж хооцлаа. Ажил хайдаг нэртэй ажил олдохгүй. Хэл мэдэхгүй гэсэн. Тэгэл би ажлыг хайж нэгдгүүгээр ингээд цаасан дээр хүнээр бичүүлж аваад үзүүлээл. Тэгэл нэг ванз, ресторан, буудлуудтай бүр орж асуудаг. Билет яг ирэхлээр чи тэр үе чинь 454 350 байна. Үүний билет Стокгольмын сарын билет чи тийм л үзсэн шүү дээ. Тэгээд тэр үе чинь оноохон ч авахсаа ихгүй нэг зарим энэ үе энэ шиг юм нарийн хяналт байгаагүй бас ингээд янз янзын аргаар татаж авдаг. Ингэж хаагтаас яаж явдаг. Дарддаг мардаггүй байсан. Дарддаг байсан. Тийм билет дарддаг байсан. Тэгээд сүүлд нь хамт байсан өдөө байсан дүгнэртэйгээ нийлээд Марштад нэг 3 өрөө байдаг. Марштад бол анх ийм том байгаагүй шүү дээ. Хаан. Ер нь Марштад монголчууд зөөхөн байсан дөө. Бид бие бинийгээ таньдаг хэдэн монголчууд л байсан. Тэндээ бид нар чинь байж байсан. Том өрөөнд л 4 айл байдаг. Нэг өрөөнд нэг хүүхдтэй. Том өрөөнд нь 4 айл. 4 болно. 4 өнгөөр юм гэсэн. Нэгэнд нэг 2 авгаа нөхөр 2. А нөгөө болонд нэг ганц эмэгтэй. Нөгөө болонд нэг эмэгтэй. А тэгээд нөгөө том өрөөнд нь 6-7 эмэгтэй болсон. Бид нар ч унтахгүй дээ. Орой болохдоор муушлах болсон. Энэ одоо амьдарч байгаа Упсалагийн хот байна шүү дээ. Энчэний хизээ ирсэн. Хэдэн жил амьдарч байгаа та хоёр юу? Би ер нь Упсалад ирээд удаж байна. Тэр Стокгольм чи нэлээд олон жил болсон шүү дээ. За. Хамгийн гол нь оюутны хот. Одоо 50-60 мянган оюутан байдаг гэж байна. Нийтдээ 200 мянга орчим үнэтэй шүү дээ. За. Википедиа дээр бичсэн мэт юм лээ. Тэгээд энэ чинь айгүй том гимназиуд, дээд сургуулиуд маш олон. Залуучдын нэгдүгээр, хоёрдугаарт энэ хот чинь анх Шведийн нийслэл байсан гэж байна. Хаан нуртын амьдарч байсан. Тэгээд ижил жуулчлалын бүх том сүм байдаг. Энэ сүмийг үзэх гэж зун жуулчид автобусаараа ирэх юм тийм. Nothing more than confetti on the floor. It's the end of a year. In another few years' time, who can say what we'll find? What lies waiting down the line? Happy New Year, Happy New Year. Я суугаад та хайлуулаад. Нэг гэж үтсэн. Нэг хоёр. Нэг юм. Энэ чихэр байгаад байсан шүү дээ. Энэ байнга байгаад. За миний байнга байдаг шүү дээ. Орондоо урт хийждэг. Гайхаад байдаг шүү дээ. Чихний аппараттай юу юм бэ гэж үстэй. Мэдхгүй дээ чинь тий. За одоо эхэллээ. Асуулт. Хандлаа авч. Та танд хариулаад өгч. Анх тэгэл Стокгольмд байж байгаа л Ютагасан намайг уцалж дуудаад тэгэл зуны хэмжээ цусны дээр анхны ажилд орсон. Тэр өдөр нэг Филиппин эмэгтэй бид хоёрыг анх аваад тэгэл лунчин цагаар чинь 4 5 6 7 хүн үйлчлэгэнд явдаг тэр том ресторанд. Тэгэл ажилд орсон. Ямар ч суши мэдгүй ороход хамгийн гоё юм нь Ютагасан надад за одоо эхнээс нь энийг ингэж хийн, энийг лагс ингэж хийж хийн, энэ лагсыг ингэж бэлтэн, энэ Япон нэр нь, Швед нэр нь, дуудлагын нэр гээд бүгдийг зааж
тэгж анх Швед одоо тэр Япон ресторанд ажилд ороод Японд дарга багшаараа бүх юмаа залгаад тэгээ ажилд орсон. Гэхдээ тэр дарга маань болохоор хамгийн гол нь битүүрийн харьцаа айгүй амархан байсан. Хамгийн гол нь хүний газар Япон хэл хэрэггүйтэй гэсэн чинь анх Япон хэлээрээ шууд чөлөөтэй яриад хоорондоо юм заагаад нэвтрэлцээд ажиллахад надад маш амар байсан. Тэгээд тэр хугацаанд ороод 3 жил би тэр 4 жил юм байна. Даа Ютага дээр ажиллахад маш их юм сурсан. Тэр хэмжээгээр маш олон Монгол залуучуудыг өөрөөрөө дамжуулж сүши гэдэг анхны эмчилгөөнийг зааж сургаж гаргаж өгсөн. Анх удаа нэг би тэр Япон ресторанд ажиллаж байхад нэг гоё юм сонсч ирсэн. Гоёч байх удаа ер нь туршлагатай. Юу гэхээр нэг удаа ярьж яснаар танаа Монгол эмэгтэй улсууд ажилд аягүй сайн. Эрэгтэйчүүд нь яагаад ийм ажилд муу байдгийг гэж хэлсэн. Тэгэхээр би бодсон байхгүй юу гэж байгаа юм бэ? Ютагасаа Монгол залуучууд бүх ажлыг хийж чадна. Ганцхан тэднэрт ажлын туршлага байхгүй. Монголд тэд нар чи зөвхөн 10 жилийн сургуулиасаа төгсөөд л шууд наашаа ирсэн усууд хүний газар ажил хийж мөнгө олж амьдралаа дэвшүүлэх гэж ирсэн усууд. Тэгээд энд ажлын туршлага байхгүй, цаг барьж мэдэхгүй. Тийм учраас тэр улсуудад зааж, сургаж, хүмүүжүүлж өгөх юм бол эдгээр өөрсдөө бүгдийг чадна гэхгүй юу. Тэгсэн чи гайхаад нөгөө шууд эргээд нөгөө салбар руугаа нөгөө салбарт нэмигээд авгаан ажилладаг байсан. Тэрлүүгөө залгаад Батасаа надад хэллээ ингэж нэг Монгол залуучууд заагаад өгвөл бүх юм сурдаг гэж штэ. Тийм учраас эдгээр сайн зааж өгөх юм байна. Тэгэх юм бол бүгдийг чадна гэж надад ярьж байхын сонсоод би үнэхээр урам авч ирсэн. Тэгээд залуучуудтай хэлж ирсэн байхгүй. Та нар хүний газар ажил хийж байгаа бол зүгээр л сайн хий, сур, цаг барьж сур. Тэгээд ажиллаа хийх юм бол бүгдийг чадна штэ гэж залуучуудаа урамшуулад зөндөө олон залуучууд одоо сүши сураад бүх юм аваад тэгээд дээрээс нь залуу улсууд бүр хэл сураад мундаг болсон залуучууд зөндөө байгаа л да. Дандаа Ютагасан бол ер нь ажлын хариуцлага сайн шаарддаг тийм багш хүн байсан байгаа. Одоо ч гэсэн сая харин энэ завшааныг ашиглаад Ютагасантайгаа нэг хамт нэг суугаад ярилцлага хийгсэж чинь одоо жоохон тэтгүрт гарцсан өвчтөе учраас энэ өвчин янз бүрийн гадуур юмуд байгаа учраас би бас төв рүү их ормоор байна гэд. Тэгээд надаар дамжиж зөндөө олон сүши сурсан таттай хамт ажиллаж байсан Монгол залуучуудаа бүгдд нь баярын мэнд хүргээд юулийн болон шинэ жилийн мэнд хүргэж шүү гэж дамжуулсан шүү та бүгдтэй Ютагасаа. Сүши тоглочихын болохоор хамгийн гол нь хоолныхоо чанарыг хүнд амсуулж мэдрүүлж өгөх ёстой. Тэгээд тэр хийсэн хоолыг хүн сэтгэлээр идсэн хоол нь яг амтнд нь яг энэ хүн энэ хоолыг ингээд нэгээрээ батлаад ингээд тавилаа тэр хүн мэдээд ямар амт гарах вэ гэдэг сүши тоглож хүн мэдэх ёстой. Өөрөө мэддэг. Тийм учраас сүши тоглож хүн өөрөө иддэг байхгүй юу? Би бол өөрөө мэднэ. 2-3 янзаар ч юм ингээд нэгээрээ батлаад тавиад идэхэд ямар амт гарч байгаа гэдгийг өөрөө мэднэ. Жишээлбэл за энийг бол монгол хүн ойлгохгүй гэж болно. Швед хүмүүс бол ойлгоно, мэдэрнэ. Монголчууд бол нэг дандаа будааны амтыг мэдэрх. Япон бол амт сайн мэдэрнэ. Дээр нь монгол хүнийг зүгээр жишээ татахад татсан махта бууз, машинтсан махта бууз хоёр амт нь өөр байдагтай л ялгаагүй. Тэгэхээр сүши бол будааг ингээд олон дахин ингэж базаад юм уу? Агвал ингээд чанга маки ороохлоор нөгөө будаа чинь ингээд зурлсан гурил шиг юм болоод аманд оронгуудаа ингээд шүдэнд наалдаад ийм гурил шиг л юм гарна амт. Зэгэн сэвсгэр сайхан хөнгөн агшаасан будаагаар юм хийгээд өгвөл тэр нь аманд ороод бутрангууд тэр загстайгаа холбогд олдоод дээрэс нь нөгөө соя, васаби хоёрын амт ороод ирэнгүүт дээрэс нь ингэн фарагийн амт ороод ирэхэд жинхэнэ амтанд гарахлаараа амт нь чанартай тэрүүгээрээ гарч ирдэг байхгүй юу. Сурах зорилготой залуучууд маш их байгаа. Яг тэгэхээр сүши ажлын байр нь маш их хэлбэг учраас тийм зорилготой залуучууд байгаа учраас маш ихэнх залуучууд танаар сүши заалгамаар байна гэж маш их санал тавьсан. Тэгсэн чинь яг манай нэг дүү жагаа гэдэг эмэгтэй маань байр маяр бүх юмын зохицуулъя, бүх юмын нэг та ингээ гэж зар тавиад сая 12 сард 11 сарын сүүлчээснийг сүшиний зар тавиад нэг 5 хүн зааж сургалаа. Тэгсэн чинь 5 хүн маань маш сайн идэвхтэй сурсан. Би тэр хүнд сар хагасын хугацаанд бол тэр залуучууд бол сүшиний анхны мэдгэдэгхүүнийг олгосон. Гэхдээ анхны мэдгэдэгхүүн л олгоно шүү дээ. Тэгмээ сүши сурна гэдэг чинь маш олон технологи, маш олон дамжлага дамжиж сурна. Тэгэхээр анхны технологийн гардан үйл ажиллагаа юмэг технологиг сурсан хүн бол аяндаа өөрийгөө хөгжүүлээ, дээрээс нь зарчмыг хөгжүүлээ. Тэр олон маш олон загсны нэр томьёо Шведээр, Японоор
бүгдийг англиар 3-ыг тогтоож жагаад тэгээд бүгдийг ашиглаад гоё сүши гаргаж чадчих юм бол тэгээд тэр чинь өөрийн гэсэн мэрэгжил. Ер нь тэгээд Монголоос ирсэн хүний газар ажиллаж байгаа залуучууд болохоор хаач ямар ч ажилд орсон дарга цэргийн ялгаа гэж байгаа. Дарга нар бол бүгдийг шаардна. Яг өөрийнхөө технологи шаардна. Монгол залуучууд Монгол хүмүүс ямар ч газар орсон дарга нь өөрөөрөө л хийлгэнэ. Энийг ингэж хий, энийг энд тавь, энийг ингэ гэсэн бол тэрийг хийх ёстой. Яг тэгэхээр өөрөө зохиогоод энэ гэх юм болохоор чинь нөгөөтг чинь чи миний үгээр болсонгүй гэдээ шаарддаг, ингэх ёстой, тэгэх ёстой гэж шаарддаг. Тэгээд тэрийг л дагаад юм сураад мэдлэгийг өөртөө шингээгээд авах ёстой байдаг. Ер нь тэгээд анх ирээд би Юта гэдэг ажиллах сонин их юм болноо. Залуучуудыг ажилтаа бол явна. 10-20 минут зүгээр инээгээд орж ирдэг байхгүй. Хөө чи чинь өглөө 10 цагт ирэх ёстой юм. Яагаад гэвэл тоог сатаад тэгээд тэрийг хэдэн удаа давтамжтай хийдэг байхгүй. Нэг удаа саатах бол хамаал. 2 удаа 3 дахь удаа бол хизээч байж болохгүй гэхэд. Тэр залуучууд бол яг нэг Монгол зангаараа нөгөө цаг барих зорхгүй. Тэгэхээр тэр бол их маш буруу юм ойлголт буруу тийм өөрсдийнхөө тайлбарласан тийм сэтгхүү байхгүй. Тэгэхээр ажил хийж байгаа хүн цаг барина. Ажил хийж байгаа газрынхаа үүрэг даалгавраар ёс журмын бүгдийг дагах ёстой байдаг. Шведийн бүх сүши ресторануудын бараг заавар 80% нь монголчууд одоо хийж эхэлж байна дөө болж байна. Тэгээ энэ болохоор манай дарга шефтэй хараад Монгол till jobbat tillsammans, ja. Ja, vi har jobbat i jättemånga år. Ja, absolut tillsammans, ja. Ямар баг нэ? Och vi jobbar på Ayako Sushi. Och här är Ayako Sushi som ni ser. Här har du Bata-san, våran head of chef, and Harald. Надтай 7 жил ажиллаж байгаа. Тэгээд бид намайг Бата-сан гэж байна. Би анх цагаачаар орчод Бата гэдэг нэрээр энд ажиллаж байна. Одоо ч гэсэн би бичгүүнтэй авсан ч гэсэн Батагаар дуулдаг. Жигийн нэрээр дуулдаг. Тэгээд сонссон. Тийм байна. Тэгээд баяр хүрч байна бидэртэй. Улгаа гэж манай дүү тийм миний шав. Одоо анх ирээл надтай ирээд ажилласан. Одоо 5 жил болж энэ даа. Үшээ дагаач. Багшаа янзын бид Тэгээ багшийнхаа тэгээд зааж өгснэг тэгээд хийгээл явж байна. 5 жил бас удсан байна шүү дээ. Тэ ерөнхийдөө 5 жил одоо тасалтгүй явж байна. Энэ өнөөхөө зааж хэлсэн бол мэн хийгээл. Гэр бүлэрээ байна. Тэ би ч гэр бүлэрээ тэгээд Авсаалагийг. тэ явсалаа. За ингээд нэвтрүүлгийн зочноо бидний студид орж авчираад манай нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ гэдэг ярьцлага хийж байна. Ингээд одоо энэ хэсэгт та манай үзэгчдэд зориулж одоо өөрийнхөө төрсөөс нутаг тийм ээ ээж аав хаан тухай ах дүүс эцэгхээс хідүүлээ гэсэн энэ сайхан дурсамж ярианаас хоёлаа эхэлнэ энэ хэсгийн яриа маань. Ингээд одоо аав ээжээс эхлэхгүй байлаа тийм ээ. За би бол Цэмээ огта баяраа. 1961 оны 6 сарын 9-нд төрсөн. Улаанбаатар хотод 3 дугаар төрх төрсөн байнамаа. Миний аав ээж бол одоо Увс аймгийн Хяргас сумын Хяргас сум төрсөн. 1961 онд Улаанбаатар хотод 60 онд нүүж ирээд 61 онд би төрсөн. Тэгээд миний дээдлийн ах эгч нар маань бүгдээрээ Увс аймагт төрсөн. Миний доотлын ах дүүнэр маань бүгдээрээ Улаанбаатар хотод айлаас долуулаа аав ээжтэйгээ эсвэлэн амьдарч байсан.
Даавч хоёр бурхан болсон байгаа. За 3 дугаар анги төгслөө кино үйлдвэрийн ард байдаг 30 дугаар сургуульд 3 дугаар ангид сурч байгаа тэр үед яг сансар хороололд одоо 33 дугаар сургууль байгуулагдаад удааг байсан. Тэр сургууль руу бөөнөр ингэж хилжүүлээд манайх яг 15 дугаар хороолол гэдэг хуучнаар гимнастикийн зүгтээ байр хажууд нь чин хэмжүүр байдаг зөгөө талд нь 72 дугаар дэлгүүр байдаг. Яг замын дагуу. Замын дагуу. Замын дагуу. Тэгэхээр тэр аягийн улсууд их хамтахгүй л 15 дугаар хорооллох ингээд нэлээд дуулиантай тийм нэртэй газар л та. Тэгээд 33 дугаар сургуульд 3 дугаар ангид очиод 10 дугаар анги төгсөлтэй байсан. За. Тийм л төрчихсөн дөө. Тэгээд за 10 жилийн дурсамжил одоо тод хэвчээ 10 жилийн хөдөлгөөнөд орох юм уу? Эсвэл нөгөө хичээлдээ сайн номоод орох уу? Ерөөс хөдөлгөөнөд. Ялангуяа шилжилтийн насны үед бол хэцүү шүү дээ. 8 дугаар анги төгсөлтөө бол би нэлээд хүнд байсан. 94 гэр орноосоо зугтаагаад за тэр гадуур тэнээд нэлийн тэр үеийн одоо дагдаг хэдэн найзрыгаа дагаад гадуур бараг 8 дугаар ангиас бараг гудамжинд гарах төгсөн шүү дээ. Тэгээд нийгэм тийм байсан. Атман зэгтэй байсан. Нийгэм дээрээсээ тийм зодон цахаа ихтэй юм тэгэл байсан. Тэгээд манай сургуульд чинь нөгөө 33 дугаар сургуулийн 8 дугаар ангид багт чинь дандаа дарга сайд нэг хөлтөд. Ер нь л тийм үү. Дандаа дарга сайд, дандаа орлогчтой намын ажилтны хүмүүс тийм том дарга нарын хүмүүс байсан. Хамгийн мөн л одоо манай аав маань одоо үйлдвэрчний орон дарга. Түшээрч мөчний үйлдвэрчний орон дарга байсан. Тийм л бас намын гишүүн тийм хүн байсан. Тэгээ 8 дугаар анги төгссөн чинь би хамгийн муу манай ангийнхан чи ихэнх нь хуваар муур аваад сурлах сайтай улсууд чи бүгд 9 дугаар ангид орж байгаа шүү дээ. Тэгэхэд намд Жамбуулын тэмсгийн хуваар өгч байгаа байхгүй юу? Жамбуулын тэмс хуваар. Тэрний юуны тийм. Оросд байдаг Жамбуулын тэмс гэж байсан. Тэгээд сургууль. Оросын хаана? Тэгээ Оросд Жамбуул гэж бодод. Жамбуул тийм. Казахстан юм уу? Тэгээ Казахстан чинь нэг улс байхгүй Орос чинь тэр үед нэг улс байсан шүү дээ. Тэгээ Жамбуулын тэр юуны тэмс гэж байсан алдартай. Тэнд очсон хүмүүс одоо нэлийн хүнд шорон оронд хордог ихсэлхүү сэргийн маягийн дэглэлтэй тийм газар байсан гэсэн. Тэгээ би тэнд хуваарсан. Намайг тэгээд хуваар аваад гарахад манай ангийн охтууд баяраа Жамбуулын хуваар авчлаа гэж бөөн баяраа хүргээл орилолдоод инээлтэл. Тэгээд би ч юм уу тэр хуваар чи явахгүй гэж яваад. Тэгээд зунжинга дими тэнч ирж байгаа л. Тэгсэн 8 сард дагуулаад бодволцлын эцэстээр авч очиод. За энэ хүүхд одоо сургууль завсарч байна. Энэ хүүхд ингээд юу хийж байна. Одоо ийм өвчтөе учраас ийм би жоохон ийм хүүхд гадаадд явж чадахгүй, эрүүл мэндийн хувьд тэмцэхгүй. Авч үлдэх гээд нь шүү дээ. Тийм авч үлдэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хүүхдийг 9 дугаар ангид оруулнаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн сүүлд өөрөө боловсролын хэлцээр очиж манай аав чинь намын гишүүн чинь маш том шаардлага тавьж байгаа байхгүй юу. За одоо тийм. Та нар энэ хүүхдийг сургууль завсарлт бол намын шугамар би одоо нөгөө хүч хэрэгж эхэлж байгаа. Хүч хэрэгж байгаа нь тий. Тэр хүүхдүүдийг сургууль завсарлуулж болохгүй шүү дээ. Завсарлуулах юм бол хариуцлагын эцэг тэр намын ороо байгууллага бүгд түлээ. Тэгээд нөгөө төвчин за тэгвэл одоо оронтой байхгүйгээд 53 дугаар сургуульд авдаггүй. Тэгээ буцаагаад намайг 33 дугаар явуулж байгаа байхгүй. Тэгээ 33-ын намын хорооныхын дарга дээр ороод тэгээд захирал дээр нь ороод тэгээ бүгдээрээ суугаад намайг оронтой завсарлуулах юм бол 9 дугаар ангид нь оруулж байгаа байхгүй. Тэгээ 10 дугаар анги төгсөөд дээд сургуульд орж чадаагүй л дээ. Тэгэл нэг жил нэг их чих хоёрын үйлдвэрт эндүүчнээр орж ажиллаад хоёрын төв үйлдвэрт. Тэгээ 80 он цэгт явсан. Цэрэг 80 онд 3 жил албаа да. Янзын хийж цэрэг сайхан шүү дээ 80 жил 3 албаа. Хаана дууссан? 80 онд одоо би энэ хоёр өндөр гэж байсан. Шар хадны хоёр өндөр антин байд юм да. Тийм Орос цэргийн ангиудын дунд ганцхан 065 гэдэг анги байсан. Тэр анги цэрэг албаас 3 жил. Гэхдээ тэндээ 3 жил гавгүй сүүлд нь нэг радист болчоод холбооны радист морцогдох байхгүй би. Тэгээд тэнд чинь 1-р зэргийн радист болоод өдөр шингүү агарын хил марах. Одоо хил дагаад Монголд чинь агарын хил дагаж радио холбооны сүлжээ гэсэн байхгүй юу. Тэрүүгээрээ дандаа өдөр болгон цаг 15 минут тусамд агарын хил 50 байна гэж наашаа мэдээлдэг. Төв дээр нь бид нар хүлээж аваад ийм планшет дээр ингээд бүх юм хинжээдэг. Хэрвээ онгоц орчих юм бол онгоц буюу байлдааны хэрэгслээс ч орчих юм бол агарын хилээр орчих юм бол тэнд агарын хил нэвтрлээ энд шууд мэдээлэл авч ирээд бид нар 24 цаг ээлжээр гарч байгаа юм чинь. Планшет дээр ингээд онгоцны зам гарч идэг хөөх ингээд эсэл. Тэгэл хэрвээ гадаадын онгоц хятад метаас онгоцод орж ирээд ингэх юм бол шууд мэдээлэлд орж ирээд энд айгүй олон хувцастай авцснуудаас жижүүрийн авцаа шууд аваад балаан уулын сайд бүх юмуд дуудах бүрэн бүгдтэй холбоодог. Тийм яаралтай тийм төв байдаг байхгүй бүр.
Ер нь агаарын хэлийг тийм зөрчил гарсан юм. Санамсар. Хаяа гарна шүү. Хаяа ингээд шуурга муурга болох чинь тийч онгоц шиг харагдав. Санамсаргүй гэж. Санамсаргүйгээр заримдаа онгоц орж ирээд гараад Монголын хэлийг төрчөөд орж байгаа юм уу тохиолдсон шүү дээ. Зэрэгт байсан 3 жил сайхан байсан. Тэгээд 3 жил байсан халагдчих болгоход бол нөө халагдаад чи би чинь жагсаалын дараа одоо энэ манай анги чинь нэг жижиг агаарын эсрэгс хамгаалах анги гэдэг тийм анги байна шүү дээ. Энэ хуучин Аран тул захын яг хажууд яг морин дээр байсан байхгүй. Тэгээд тэр морин дээр байсан. Тэгэл жагсаалын дараа болол хамгийн сүлд хугацааны албаа гэж болоод намайг эргээд зэрэгт үлдээгэж эхлэн би ахаас асуухгүй юу. Гэж ах хэрэггүй зэрэгт тэрний хажууд шийдвэр халагдсан дээр гэсэн баггүй. Тэгэл би ахыхаа үнд ороод зэрэг айрмал салгатал. Тэгээд манай анги чинь болохоор нөгөө гэр болохоор чинь яг 72 дугаар дэлгүүр хажууд би ерийнхээ цонхыг алдах салгадах. Тэгээ нөгөө өөрөө хугацааны албаа гэж чинь би чинь зүгээр л жигсаалын дарга нэртэй офицер шиг л байдаг гэсэн баггүй. Тэгэл гэртээ байж байгаа. Өгөөл гэртээ очиж байж байгаа л хэрвээ шалгалт молголт хотын захиргаанаас шалгалт ирэх юм бол Google очичдаг. Утсаар хэлэнгүүт нь тэгэл сүүлийн нэг жил бараг гэрээсээ албаа хаацсан юм шиг. Тийм гэрээсээ тэгээд ямар ч зүйл намайг халагдаад байхад ээж миний хүн халагдаад ирүү за сайн байна л гэж яасан ч өмсөчгүй. Нэг сүртэй байна. Тийм байна. Хэдэн зэрэг дагж ирэл одоо энэ китлийг би аавна, өмдийг би аавна, бакалийг би аавна гэж тохирцсан. Аваа явчих чам босоо. Тэгээд ирээл аваа явна би нэг костюм бичээхээ өмсөл тэгэл болоо. За тэгээд нэг сүр болох. Нэг сүр халагдсан шинжиг халагдчихж байгаа. Тэгээд нэг жил оюутны үйлдвэрт ажиллаад оюутны үйлдвэрт ажилласан. Тий, оюутны үйлдвэрт ажиллаад тэгээ Монгол Улсын их сургуульд Орсын хэлний кабинет эрхлэгчээр орсон. За, лингофон кабинет гэдэг манай лингофон гэдэг. Одоо чихвчтэй бол чиг хийдэг. Тийм кабинетийг анх шинээр Орос хэлэндээ та сайн байсан гэсэн. Орос хэлэндээ яг нэг халтар молтор муу юм байна. Тэр хаана 10 жил байх та? 10 жил байх та. За. Манай 33 жил Орос хэлээр сайн шүү дээ. Хамгийн муу нь би. Надаас ус нь бол 90 Орос хэлтэй шүү. Тэгээд тэгж байжгаад за юу руу орохгүй юу? Их сургуулийн цахилгаан руу орсон. Би цахилгааны мэрэгчлээ гэсэн. Цахилгааны нэг курс төгссөн тийм мэрэгчлээ байжгаад их сургуулийн полийн хэдэн багш нар байсан. Тэдэртэйгээ найзалж байгаа цахилгаан руу орохгүй юу? Тэгээд цахилгааны инженер хэрэгтэй болоод инженерийн орлоо техникчээр нэг 6-7 цахилгаанчтай 3-4 жил ажилласан. За. Тэгээд их сургуулийн оюутны 4 байр, хичээлийн 6-5 байр байсан баг шүү тэр үед. Тэгээд тэгэл багш нар уушар дээгүүр явна, ажилчдаар явна байнга. 80 хэд он үгүй. 84, 85 он. 85 яриад тийм. Тэгээд тэр чинь 4-5 жил ажиллаж агаад 90 он гараад ирсэн, хувьсгал гараад тэрэн дээр за хувьсгал ороод тагтсан. Тагталгүй. Тэр үеийн багш нар чинь их ханарж орсон шүү дээ. Тийм бүгд орсон. Одоо манай физик математикийн тэнхимд болоод багш нар болоод физикийн багш нар ч бол би нэгдүгээр энэ дээр манай цахилгааны өөрөө байсан. Доор нэг давхар хажууд цөмийн лаборатори гэж байсан. Дээр математик 3 давхар физик байсан. Тэр бүх багш нар чинь бүгд тэр арчсан хувьсгалд оролцож байгаа шүү дээ. Тэнд чинь улаан хөө байна. Хин бэ гончигд орж байна. Гончигд орж одоо энэ алтууйг байна. Алтууй яг манай хажуудлын өрөөнд тэнхимийн хажуудлын өрөөнд биофизикийн тэнхимд багш байсан. Би багшаараа л байх байсан би арслан орцсон гэж тэр цуг ажиллаж. Тэгээ бид нар нөгөө багш нарын нөгөө эвлэлийн өөрийн хурал гэж болно шүү дээ. Тэрэн дээр чинь би эвлэлийн өөрийн гишүүн чинь бас эдгэртэйгээ хамт ороод хурал мурал хийгээл янз ярах хэмжээ хэдүүлээс. Тэгээд ардсан албаны хурал мурал болох чинь бүгд дугуй заалмаланд хуралдахад би бүгдд нь оролцоо л явдаг байсан. Тэгэл зориг байна, зориг чи одоо бид нар чихнэ зориг чиг хөгжинтэй бас. Зориггүй чи өөрөө ингээд бид нартай найзлаад явна айгүй нийтлэг энгийн тэгээд юу яа. Их арсаар их анекдот их яа. За орс хэлэндээ өстө мөн. Арсаар бол бифэт тэмцэлжсэн мундаг ярьж байгаа чинь. Тэгэл би ч бас тийм нарийн анекдот мэдхгүй яриулаад дагаж инээгээл нэг хөгжтгөл байсан шүү дээ. Тийм л байсан л та. Тэгэл арчсан өвсгөл гараад тэрийг дагаад явж идэл бүжгэнжсэн чинь би нэг говь төсөл гэж байгуулагдахгүй юм аа Монгол хэлний. За даалдсан говь төсөл. Тэгээд тэр төсөл болохоор чинь энэ их сургуульд ажиллаж байсан багшчээс Оноки гэдэг багш байдаг Эрдэнэтэй. Тэр Оноки багш манд говь төсөл гэдэг юм санаачлаад тэгээ Монгол Японы хамтарсан одоо оюутан солилцоо, эрдэмтдийн солилцоо тийм хийн гэд төсөл байгуулад тэгээ Монголоос санхүүжилт аваад Японоос санхүүжилт өгөөд оюутнууд солилцоод эхэлсэн байхгүй. Тэрэн дээр нэг 3 жил гараа явсан. Тэгээд ер нь далаацтай ямар ажлууд хийх вэ? Ер нь голдоо оюутнууд солилцоогоор одоо 4 оюутан
5 оюутан багштайгаа нэг эрдэмтэнтэй нэг оноогийн багштайгаа бүгд нэг жил үйлчлсэн шүү дээ. Баянгор аймгийн Богд сумын ууланд өвлжөөд тэнд чинь бас нэлээд олон монголчуудын холбоод тэр өвлжөөнд байдаг тэр баригадынхныг Богд сумынхныг нэлээд ивент итгэж янз бүрийн тасалцаа зөвж байсан. Хажуугаар нь эрдэмтэд чих явсан Монгол эрдэмтэд ч гэсэн бас Япон руу явж туршлага судалж уулзалт хийжсэн. Тийм зохион байгуулж ирсэн. Та өөрөө тэр үед Япон явсан. Тэр үед чинь Япон явсан. Би ажлын шугамаар 2-3 явсан. Сүүлдээ жилээр 6 сараар 4-5 удаа яваад баг Японд ганцаараа амьдарч илээ шүү дээ. За тийшээ ямар ажиллаар яваад? Тэнд яг намайг хамгийн эхлээд хэл сургана гэж авсан. Хэл сурна. Тэгсэн чинь хэл сургана гэдээ авсан ивент итгэж байгаа Honda гэдэг нэг багш байдаг байхгүй юу? Тэр нь хувийн аж ахуйд. Тэгээд намайг хэл сургана гэж авч хэл зааж байгаа. Цагаад нэг 2 сар орчим хэл заасан. Тэгээд хоёр дахнаа хэл сурна гэж ямар байх вэ? Тэгээд шууд харахуунаар яриад хажуугаар нь ажилчдын дунд орж яриад тэгэл хэл сурсан. Тэр жил нэг айгүйх түүмэр гараад байсан. Монгол богдуул шатаад, хөвсгөл шатаад нэг их өвлс айгүйх түүмэр гарсан. Тэгсэн чинь нөгөө сонингоос уншичаал телевизээр үзэл Монгол түүмэр гарч ийн гэдэг нөгөөтг чинь шууд хандив цуглуулна гээл. Тэгэл нэг өдөр ажилчдынхаа бүх нэг өдрийн цалингийг хурааж авал. Өөрөөсөө хэлчихэж байгаа юм хурааж авал. Тэгээ нэг хайрцаг өгүүлээд намаа тасхныхаа нөгөө тэр Тантай хотынхаа захиргаар аваад орчиж байгаа юм чинь. Над костюм бичээг өмсүүлээл. За. Тэгээд энэ дээр нөгөө хайрцагийнхаа дээр нэг Монголд Хоккайдо арлын хэмжээний тим том газар шатчихсан. Оймор шатчихсан. Та нар хандив өгөөч гээл. Тэгээ оролцсон. Тэгээ нөгөөдөл зүуд болоод энэ тэндээс хандив өгöd. Бараг тэр үуч $10,000 хандив цугласан шүү дээ. Тэгээ тэр Honda өгч өөрөө бичлэн авчихсан гэдэг. Тэгээ наашаа онгоцоор битээр хамт ирээд. Тэгээ алтаа цэцэг буудал биш тэнд буудал байж хагаад тэгээд хотын захиргаанд тэр үед нөгөө зүүнтлийн хаалгаар нөрөөд. Тэр үед их хурлын гишүүн Хөвсгөл аймгаас сонгогдсон Батуул байсан өөр хин бэлэн 2-3 байсан. Тэдэрт яг гардуулж өгч ирсэн. Монголчуудыг их сурталчлах юм да Японочууд. Тий. Монголд ирж кино хийх юм. Японы телевизээр нь Монголын тухай их гарах юм одоо. Их бидний их шүтээд идэг юм уу яагаад гэдэг. Гэхдээ ер нь тэгээд эсвэл жоохон буруу юм хийжсэндээ гимшээд ингээ жоохон сурталчлаа. Ер нь зүгээр Япон хүн чинь цаад алсын санаа ихтэй шүү дээ. Ер нь газар нутг нь багасч байна. Тэр үнэн үү? Найзлах гэдэг. Ер нь зүгээр нь алсын бодлого бас нэг улсын хар хэрцгийн бодлого байж ч болно шүү дээ. Яг мэдхэнд. Ер нь тэгээ Япон хүн чинь айхтар шүү дээ. Японд байж байгаа чинь хятад хүнийг л мөнгө индэ гэж байгаа юм шиг. Хятад хүмүүс гин шүү гэж хэлдэг юм шүү дээ. Хүмүүс шүү дээ. Тэгэхдээ монголчууд одоо юу бодгоо? Хажууд нь тий авир бас тийм айхтар боддог. Хятад мөнгө гин шүү гэж ярьж байгаа юм шиг хятад хүн. Тэгээ чи монголчуудыг бол юу ч шиг бодож байгаа шүү дээ. Тэгээд Японд байж байгаад ирсэн. Ер нь тэнд ажиллаж байгаа. Ажиллаад ирж очиод яваадсан. Төсөл зогссон. Тэгээ төсөл зогсоод. Тэгээд тэнд байж байхдаа би чи нөгөө найз нартайгаа нөгөө бүр 10 жил өсөд байсан миний найз нар Батбаатар, Талигаач Бүрөвжөө, тэгээд Сонинбаяр тэгээд зөндөө найз нартай. Тэр найз нартайгаа тэд нар бүгд нөгөө Монголд ажилладаг. Би болохоор нөгөө их сургуульд лингвофон кабинет байж байхдаа тэрийг угсрахад тэр электроникийн найз нарыг дуудсан тэд нар ч бүгдийг угсаж өгдөг байхгүй. Тэд нар ч бүгд тойно гадаадад сургуульд өгсөн мэрэгжлийн улсууд дандаа электроник мэддэг улсууд, программист тийм улсууд бүгдийг янзалж надад төгчүүлж өгч байгаа байхгүй. Тэгэл тэрийг эргэл тэдрийгээ дагаад Монголд дээр очино. Монголын инженерүүдийн дунд ороод би ажилчин юм шиг л байдаг гэсэн. Завтаа бол тэнд гүгэл очиж чинь тэгэл өдөржингөө тэнд л хоол итэл тэнд л тэгэл Монголд ер нь яг ямар зарчмаар анх байгуулах зүйлдэрийн тэр цаашаа үргэлжлээд яваад ээж болох байсан уу? Монголч ерөөсөө юу шүү дээ. Ажилтан төрсөн юм. Ер нь ялтгаа гэж нэг эрдэмтэн хүн байгаа шүү дээ. Тэр эрдэмтэн хүн анх Монголыг үүсгээл байгуулсан. Тэгээд дандаа хамгийн сайн инженерүүд, хамгийн сайн боловсон хүчтэйгүүдээ цуглуулад тэгээ Монголыг байгуулсан байхгүй юу? Тэр үуч нөгөө их хурлын гишүүн төмөр тоогоо гэж юм байсан шүү дээ. За тийм. Бас Монголоос гарсан. Тэгээд сүүлдээ зүрхэн талигаач болцсон байгаа. Тэгээд өөр усуд байгаа хайраа таах байна. Хүрлээ ах гэж байна. Батбаатар гэж манай найз нар байж байна. За. Манай Монголд хэлжсэн залуу байдгийг. Одоо Космо компани захирал. За. Тэр үед Космо байсан одоо юу. Тэгэхээр тэр найз маань нуцтаа намайг Батбаасан гэдэг. Тэр маань нуцтаа намайг авч яваад
одоо өөрийнхөө компанид нэг алтны уурхай алтны алт олборлолтын хайгуулын алт олборлолтын дээш тогтоох баригад гаргаж ирсэн. Тэрний аж ахуйн дараагаар намайг хамт авч явсан. Тэгээ Баянгор аймгийн Бөмбөр суманд ууланд нэг жил боллоо да. Сайн. Жил болоогүй нэг 6 7 8 сар болсон юм да. Хотоос гараад явах янз бүр. Сайхан шүү дээ. Жил болох гэж. Наад мадмар чинь тэгэл хөдөөл байдаг гэсэн. Аа. Баянгорын Бөмбөр сум. Би нэг Япончуудаа хэлж чад Баянгорын богд сумд аягүйх явдаг байлаа. Баянгор аймгийн богд сумын богдуул гэж байдаг юм бас. Баруун богд. Тэр баруун ууланд чинь ирээсээ тэр ууланд тэр малчин улсуудтай манай Япончууд бүр ингээ хоорондын харилцаа холбоотой бэлэгсэлтэй өгөн тэгэл би нэг авч явна. Юу яагаад ах Японоос салгахаар л буцаал Япон руугаа яваад орчих. Таач бүр Японд уусчээ бүр хайртай. Тэр үед тийм байсан ерөөсөө. Нөгөө бөмбөр сум гэж явах гэхээр нөгөө Японыхоо сум руу яваад. Үүнгээр Японд хайртай юм. Одоо бас Япон хайртай. Тийм. Бөмбөр сумд одоо бол байгаагаа. За тэгээд Япон хайртай нь уулзахгүй бол одоо боо нэвтрүүлэг болохгүй л та хэлээ. Тэгээ ингээ. Тэгээд одоо наашаа явсны чинь яриулах гэдэг шүү дээ. Наашаа ирэх боломж гарсны чинь яриулах гэдэг. Ухраагаад нөгөө Япон чөдрөгөө яваад их даа чи. За одоо тэгээд яасан? Алтны ургаад ярив. Алтны ургаад нэг жил хөдөө амтан болсон гэх. Тий. Тэгээд дараа нь тэнд ажиллаж байсан чинь одоо хийшээ нөрөөрөө явах гадаад руу гарах шанс гараад. Шанс гарлаа. Виз гарч яахгүй юу? Тэгэнгүүт нь тэгэл за нөрөөгөө яваа гэл. Тэгээд шууд виз аваад гарсан да. Бодлын тэнгэр багандж нутгийн уулсан дрэлнэ нулим санууга дүүдсэн оролоо минь санагдна ансаганоднэ атрасута амин хуге хүллэгэдэ ансаганоднэ атрасута амин хуге За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид баяр ахыхаа гэрт ирж байна. Одоо ингээд бүгдээрээ орцгоё. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. Prospero año y felicidad. I wanna wish you a Merry Christmas. I wanna wish you a Merry Christmas. I wanna wish you a Merry Christmas from the bottom of my heart. I wanna wish you a Merry Christmas. I wanna wish you a Merry Christmas. I wanna wish you a Merry Christmas from the bottom of my heart. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нар баяр ахыхаа гэрт ирсэн байгаа. Та эхлээд өөрийгөө танилцуулахаар хэлэх үү? За тэгээ. За сайн байцгаана уу? Энэ өдрийн энэ орон цусрын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээд намайг Дамж амтсын оюун эрдэнэ гэдэг
манайх 8 хүүхэдтэй 7 охин 1 хүүтэй айл да. Тэгээд Дамжамц гэдэг гэр бүлийг бас ээж хоёр маань анх бий болоход 17 настайдаа анх нийлсэн байдیں۔ Тэгээд манай том эгч Бадам оюун тунгалаг, оюун туяа, гам болд, оюун эрдэнэ би, оюун чимэг, оюун гэрэл отхон сүр гэсэн. Өнөр гэр бүлтэй. Тэгээд ижээ хоёр маань эдүгээ бас 53 жил энэ гэр бүлийг сайхан хүүхдүүдээ өсгөж, өндөгдөж, сайхан урт удаан насалсан байгаа. Тэгээд хоёр эгчнийхээ буйнд өнөөдөр бас өдөр хүртэл сайхан жаргаж яваадаа өөр хүүхдүүд бид нэр туйлын их баяртай бахархаж байдаг. Тэгээд бид нар чинь бас их манай ижээ хоёр чих сонин төвхтэй хүмүүс шүү дээ. Нэг ахтай, нэг ах маань одоо манай 2-3 дахь хүү болж бид нар дээр өссөж өндийсэн. Ижээ хоёр маань өөрсдийнхээ найз нараас өргөж авч. Оо за. Тийм. Тэгээд том эгч маань болохоор манай ээжийн дүүгийнх нь хүүхэд дүү нь одоо бурхан болоод тэгээд том хүүхэд нь манай ээжээ хоёр дээр ирж айлын ингээд хоёр сайхан хүүхдүүд бид нартай цог өсөж эндийгээд тэгээд бид нар бас ахтаа маш их баярлж явдаг. Ахынхаа хоёр хөгшөнд одоо туйлын их баярлж бахархын аргагүй байхын аргагүй тийм сайхан хүүгээ биднэрт өгч аав ээж маань тийм. Тэгээд араасаа бас дан охин дүүнэр дагуулж ирсэн нас сайхан өөрөө тэг өнөр өтгөн сайхан айл болж амьдч байгаа. Тэгээд ахынхаа аав ээж хоёрт бас өнөөдөр хоёр хөгшин маань одоо төгөж яваа сайхан буурлууд маань сайхан амьдч явдаг. Тэгээд та хоёртаа бас маш их баярлаж явдгаа хэлээд тэгээд эрүүлийн урт удаан насаж өөр хүүхэд бид нартэйгээ сайхан жаргаж амжаарай гэж хүсэж байна. Тэгээд дүүнэр маань одоо ер нь бол би шивэддэг гэр бүлийнхээ хамт амьдардаг. Манай миний дунд 3 дахь дүү болохоор юунд Канада улсад гэр бүлээрээ бас 3 хүүхэдтэй 10 гаруй жил амьдарч байна. За тэгээд миний дээдлэгч болохоор булгандаа ер нь бол тэгээд бусдын бүгд булган аймагтаа амьдарч байна. Тэгээд би чинь булганд төрж өссөн. Уул нутг нь бол манай ижээ хоёр чинь өөрснөө Булган аймгийн Бууц сумын хүмүүс шүү дээ. Хоёулаа. Ижээ хоёр маань ер нь бол 35 жил гурилын үйлдвэр гэдэг хамт олонтой. Бид нар чинь ер нь өснөөс ахуулаад одоо гурил будаа гэдэг юмтай ер нь бол өдөр хүртэл ажиллаж амьдарч явна да. Тэгээд анхны гурилын үйлдвэрт нь манай ижээ хоёр ажиллаж тэнд амьдралын гараагаа эхэлж. Тэгээд тэрний үеэс чи одоо манай хүргэн ах, бэрэгч, ах маань манай миний дээдлийнх оюун туяач яг булганы гурилын техникумыг төгсч, гурилын үйлдвэрт инженер технологичоор би өөрөө одоо 1987 онд санхүүгийн техникум төгсөж Нэгтлэнгаар ирж, ах маань жолооч. Ингээ бүгд гэр бүл удам дамжсан үйлдвэрт, гурилын үйлдвэрт ажилладаг болохоор үнэхээр энэ үйлдвэрийн хамт олонтой одоо өөрөө ч гэсэн өсөж төрж өсөж тэнд өөрийгөө өсгөөд дээр нь өөрөө тэр хамт олонтой ажиллаж одоо тэднээс туршлага сууж яашгүй салхгүй өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэхэд бахархахын аргагүй тийм бахархаж ярихын аргагүй байхгүй. Тэгээд тийм хамт олонтой одоо мөн одоо сая 18 онд бид нар чинь гурилын үйлдвэрийн 60 жилийг тэмдэглэж 200 гаруй ажилтнуудтайгаа хөгшин буурлуудтайгаа уулзаж аав ээжигээ дуусаж маш сайхан тий 18 онд охинтойгоо Булган аймгийн 80 жил гурилын үйлдвэрийн 60 жилийг бүр зорж очиж тэмдэглэлд нь оролцож нэг 2 өдөр бахан ярьж үйж дуул бужигсан. Тэгээ ер нь бол би чинь хүүхэд байхын тийм нийгмийн итгэх сайтай урлаг уран сайхнаар явна, дуулсан секцэнд явна. За тэгээд одоо янз бүрийн одоо яг тэр итгэх маань намайг өнөөдөр одоо энэ нийгмийн итгэх нийгмийн одоо ажилд оролцох сэтгэл угаасаа дуртай. Яг гадаадын 4% ирж идэв. 4% ирээд би яг түүх нийгмийн 100 хэдэн хүүхэд дотроос 4 ч ихсдэг байхгүй юу. Тэгээ за яг л одоо өөрийнхөө хүссэн мэргэжлийг авах нь дээ гэж яг одоо хуулийн их сургууль тухайн үед одоо эрхүүгийн түүхийн сургууль ер нь бол тийм чиглэлээр 4 анги ирж ирсэн. Тэгээ тэр бол миний тоонд их тод явдээ. Тэгээд яг конкурс ихтэй бид нар чинь
Орос хэлний шалгалт өгөө тухайн үед хүүгээс одоо конкурсны тусгай бүр багш бид нар ч Оросны шалгалт авчихсан шүү дээ. Одоо гадаад сурахын тулд тэгээд тэрэнд ер нь үндсэндээ би бол тэмцэн гэж өөрийгөө боддیں۔ Тэгээд яг 3 хүүхэд аваад миний сургуулийг буцааж ирсэн. Бас их сонин түүх. Тэгээд тухайн үед миний Төвн тоо бодлого гэж юусэн байхгүй бодож байгаагүй тэр тухай бол юусоо бодож байгаа. Тэгээ яаж яасан хөө болчих. Тэгээд яахын яг одоо хүүхдүүд байгаад байр илрүүлээд би 4 жагсаад эхний 3 хүүхэнд түүхийн сургуулиудаа аваад би яг одоо хуваараад 3 нөгөө миний гадаад явах хуваар дуусаад бусад тийм би бол гадаад явахгүй. Тэгээд яг миний тэр группийн хуваар дээд сургуулийн хуваар дуусчих байгаа байхгүй юу. Тэгээ би тэгвэл би юу авахгүй. Техникум авахгүй би өөрөөсөө өөрийнхөө ийм өссөн сургуульд орч чадаагүй юм чинь ахид дараа жил конкурс өгнөгээд уйлаад байсан. Тухайн үед багш нар ч гэсэн хүүхдүүд ч гэсэн намайг яг ихтэй сургууль авна гэж угаасаа миний бол өөрийн маань итгэл байсан. Тэгэж өндөрлж агчижсэн хүүхдүүд ч итгэлтэй байсан. Тэгээ өөрөөсөө бас ичж байгаа байхгүй яана ингэж их өндөр сургууль төгсчихэд одоо бидээ сургууль орч чадахгүй байхдаа яа тэгээс шаа хөдөлж шээ. Тэгсэн чинь лаа болсон нэрөө эдийн засаг санхүүч мэргэжил маш гоё мэргэжил гэдэг миний охин. Чи одоо тухайн үед манай гурван үйлдвэрийн эдийн засагч эмэгтэй инүүш гэж их мундаг олон жил манай ээж аваартай одоо ойр дотн манай хар маш их ирдэг ихч байдаг л да. Иржсэн тэр үеийг яриад тухайн үед одоо гурван үйлдвэрт ажиллаж исэн одоо бас бид нартай надад зүгэлж исэн нэгтлэн ихчлийг яриад одоо чи Максикаар тамсрын ихчигээ хар сайн баяр нэгтлэнгээр тухайн манай үед манай гурван үйлдвэр их нэгтлэн байсан сайн баяр нэгтлэн. Энэ минь хүмүүсийг одоо чи хар энэ сайхан улсуудтай миний охин төгсөж ирэл чи энэ улсуудтай ажиллана гэж боддог гэж байна. Тэгээд би бас хүн чинь нөгөө нэг за одоо ингэж яачих би одоо хуйлгүй үлдэх яасан гэж юм бэ. Одоо өөрийнхөө хүссэн юмд орохгүй ачаасан. Тэгээд одоо үйлд болж байгаа энэ сургуулийг авчихсан байхгүй. Тэгээ бас хожим төгссөн хонож баярлдаг л да багтдаг. Нэрээд одоо тооцооны бод чухал мэргэжилтэй энэ олон тэгээд том гурван үйлдвэр гэдгийн том айлын тооцоог барина гэдэг бол бас хүний хувьд хариуцлагатай бас дурсгалтай маш барахж юмар сайхан мэргэжил. Тухайн үед нөө хувьчлал гэдэг юм чинь ороод манай гурван үйлдвэр чинь 1996 онд хувьд гараад за тэгээд ер нь бол манай үйлдвэр чинь өстө бомб онжгэлсэн төмдөжгэлсэн газар байлаа шүү дээ. Манай аавч нь бол яг одоо булганыхан будаан дээр зодон гэдэг би бол одоо батлах юм байна. Тэгээ манай аавч одоо 35 жил яг гурван үйлдвэрт анх одоо 58 онд шигсэнд орж байхад тэнд ажиллана ороод гурван үйлдвэрийн будаа гэдэг юмтай шин жинхэнэ ноцтолж одоо яг булганы гурван үйлдвэрийн улсын тэргүүний мастер гэдэг цолыг анх удаа авч байлаа. Тэгээ тэр бол үнэхээр одоо аав маань одоо яг будаа чинь яг шатгаараа халдаад шатгаараа үнс болчихдээ шүү дээ. Яг тэрний төлөө сэтгэлэн зовж ерөөсөө гэртээ бол баг ер нь бол одоо намар болохгүй будаан дээр ерөөсөө за нөгөө будаа тэр будаа чихтэй ирсэн шүү. За өвтрэн дээр явж идэг. Тэр нь бүр ерөөсөө нойр нь хүрэхгүй. Тэгэл одоо нөгөө будааны шинжлээ одоо энэ чихтэй байна. Чиг одоо яг лабораторийн одоо техникээр авч үзэл 16 бол аав гараар атгаж үзэл 16 гэж хэлдэг. Тийм мэрэгжил гэдэг хүн мэрэгсэн тийм нэгтлэн байхад бас мэрэгсэн мастер одоо будааны тааш нацалтаж өсөж яг тэгээд тэр утгаараа манай авч их шудраг хөдөлмөрч ирсэ дайчин манай ээж авч хоёулаа тийм олонтойгоо бижигэнсэн тийм хүмүүс тэгэл тэр хамт олон манай гэрийг л одоо эзэмж байсны хувьд би бас гурван үйлдвэртэй ажиллаж одоо өнөөдөр миний энэ сайхан явах хүмүүстэй найз нөхд би явахын их суурийг би чинь тэр хамт олноос авсан байдаг байхгүй. Тэгээд одоо үе үеийн дарга нар, үе үеийн мастерууд, үе үеийн ажилчид нь бүгд миний жаавд хайртай. Бүгдээрээ хүндэлж одоо миний ээжийн хөдөлмөрч их хурдан хоол хийдэг, цай маш гоё амттай. Тэрийг уух гэж, талахыг нийтэх гэж манай чинь цугладаг. Гэж сайн. Тэгвэл өвдөгцсөн байж шүү дээ. Тэгээ яачгүй тэр сайхан аав ээж хоёрын тунд өссөн 8 хүүхэд тэр л зангаар тэр л одоо ах дүүгээ найз нөхдөд гэсэн сэтгэлээр хүний гэсэн сэтгэлээр бол одоо ер нь бол 100 төгрөгтэй явахаар 100 нөхөдтэй яваа гэж аав маань багын биднэрт хэлсэн. Энэ бол бидний ерөөс атхан дотн мэдрэгддэг. Тэрийг ч илүү миний хувьд ах дүүгээ маань хувьд миний охинд бол би хэлдэг. Ерөөсөө бид хүнтэй найз нөхөд явж иж бидний сайн сайхан явна. Гэр бүлээ хүндэлж, аав ээжигээ хүндэлж, өөрийгөө хүндэлж дараа нь эр нөхрөө хань ижтэй үр хөвгтэй хайрлна. Энэ бол угаасаа бидний багасаа өссөн орчин
ажиллаж амьдсан газар байгууллага хамт олон тэгжээж хүн сайхан явж байгаа. төрсөн нутгийнхаа талшиг төвшин авийнхаа сэтгэлийг төлсөн гадынхаа дөлшиг тонож дандаа явах ёсан орсах гадынхаа осшиг ойхан ээжигээ сэтгэлийг ортын дооныхаа аяшиг ойраш дандаа явах юмсан ортын дооныхаа аяшиг ойраш дандаа явах юмсан Яг 1998 онд яг 97-98 оны үед чинь би чинь хувьдаа бас бизнестэй хөрхөн тухайн үед бас одоо юуг одоо банзны 8 хийч. За тийм тэгээ банзны их сайн юу өөрийгөө одоо бас нэг бизнес хийчих гэж бодлоо. Тэгтэл би бас өөрөө тийм нэг ер нь нэг жоохон юм болгочих гэсэн сэтгэлгээтэй нэг жоохон 60 мөнгөний хвчээ 120 мөнгө төгрөг болсгоод за нэг хөөрхөн патагмад их нийлүүлээд нэг юм бас нэг хөөрхөн юм бэлэг болгоод хүнд нэг 5 төгрөг ер нь тийм сэтгэлгээтэй байсан. Тэгээд бас арам ажиллуулж нэг сонсон гайчих үү. За тэгээд тэр үед бас ер нь их удаач байж байгаа би ч бас нэг том нүдний хаалгаанд ороод тийм тэгээд тэрнээс хойш ер нь бол бас энэ за мод ер нь бол байгалийн баялагтайгаа хүн ноцтой бол амь насанд маань хурц магадгүй юм байна гэж одоо мань би тэрийг өсөө юу ахгүй тэгээд ер бол бас хүн талтай ажил хийх юм байна гэж мэдээж хүн мөнгө олох нь сайхан боловч буцаад эргээд харахад ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлд юм байна гэдгийг би бас харж ирсэн байна. За тэгээд тэрийгэ болоод би чинь 98 онд Улаанбаатарт очиж бас өөрийгөө сорж тухайн үед одоо миний энэ Канадад байгаа дүү маань Ёнсогийн хэмч байсан. Тэгээд дүүтэйгээ хоёулаа оюутны байранд амьдраад. Тэгээд тэр үед би чинь бас манай аавын маань баг дүүгийн охин Цэцгээ гэж ихч маань тухайн үед нарийн бовны цэг өөрөө яг хөнгөн полин дэдийн хөнгөн үнсний анги төгсөд бас хувьдаа тухайн үед юусэн ингээл хувьд юм хийхгүй бол бүгд тийм инженер байсан ихч маань бас ажилтгүй байсан шүү дээ. Дөнгөж 10 марга төгсөж байсан юм. Тэгээд тэр үед ихч маань бас ажиллагаа хурцсан. Хоёулаа ер нь нарийн бовны цэг ажиллуулад үзүүл яад ингээд тийм тэрний өмнө би чинь хотод очсныхаа дараахан би чинь бас өөрийгөө ер нь хоол их хоббит юм чинь би хоол хийж үзүүл яад ингээд наран туул зах дээр хоол хийж үзсэн шүү. Бас тэгсэн чинь хөөрхөн клиентүүдтэй болсон. Тэгж явж байгаад би чинь нарийн бовны ихчтэйгээ хамтаад наран туулынхаа хойлыг болоод тухайн үед манай нартай нэр байсан ах ихч хоёр маань хотод нүүж ирсэн. Тэр хүмүүстэйгээ хамтаад бас нэг наран туул зах дээр хоол мол ажилласан. За та нар энэ ажлаа ажиллавал би бас нэг ихчтэйгээ юм хийгээд үзээгээд нарийн бов зах энэ торт мод эргээд гурил руу орсон биш үү? Орсон шүү дээ. Бас тийм тэгээд тухайн үед би чинь бас нөгөө нэг их шахтай бас нэг жоохон юу ятсан уналтанд эдийн засгийн жоохон уналтанд орсон байсан юм чинь энэ амьдралыг би л өөрөө босох ёстой гэж тэр ихчтэйгээ хоёулаа шүн өдргөө ер нь нэг 2-3 цагт унтчихсэн шүү. Тэгж бизнесээ нарийн бовны цех хоёулаа тортой хийгээд талхаа хийгээд ухаан үед одоо 11 дэх хараад бариад гүйтг. Тийм. Тэгээд зардаг манай тэрэгч ер нь мэргэжлийн чадвар сайтай амттай маш гоё их торт хийдэг. Тортын хүмүүс маш их авдаг. Тэгээ яг ёск болохоор. Тэгээ вэжэд биш нөгөө нэг тухайн үед нүдний хаалгаанд орчихсон халуун гал дээр юм хийж болохгүй. Зориутой байна. Тухайн үед манай дүү энэ ээж аваад хэлээд их чирээсээ юу ахгүй байна. Өөрийгөө би ч бас өөрийгөө зогсоож болохгүй гэж бас шин өдрөг ажиллах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь энэ эрдэнэ хичээс тухайн үед манайхан чинь намайг эрдэнэ дууддаг байсан. Тэгээд эрдэнэ хичээс амрахгүй байна. Нүдэнд нь нөлөөлөд байна, улааж байна. Энэ хүнийг өөр юм хийхгүй болохгүй. Тэгээд би за энэ болоод шиг миний харанд энэ том халуун бас болохгүй мэн гэд нарийн бовныхаа үйлдвэрийг зогсоогоод тэгээд тухайн үед манай одоо гурилын үйлдвэрт байсан дарга инэмш
гэдэг битээ бас дарга байсан мөртөө их дотны ихчтэй ихч маань тухайн үед бас өөрөө нарийн юу яах гэж байна. Би ер нь том ресторан ажиллах болчихсон хувьд юм чимийн нэгтлэнгээ гэж дуудаад. За тэгээд эргээд нэгтлэнгээ хийж байгаа. Тэгээд тухайн үед тэгээд эргээд нэгтлэнгээ хийж явах үедээ би чинь гадаад явах сонирхолтой. Ер нь 95 оноос хойш гадаад явна гэсэн бодолтой тухай. Тэгээд дөнгөж гарч исэн үе байхгүй юу? Ямар нэгэн. Тэгээд тэрнээс хойш тэгээ 2000 онд чинь бас нэг Израиль явах гэж зүтгээд найзуудтайгаа явах гэж зүтгээд байж идэл аав маань бурхан болоод тэгээд би чинь бахил болгондоо очиж ээжтэйгээ хоёулаа тэр явцтай охиноо төрүүлээд. За тэгээд охиноо төрүүлээд нэг сар жил болоод за ахаад гадаад явна да юм л одоо л жинхэнэ өөрийгөө сорих юм байна. Тухайн үед яг бизнес хийж бас нэг ганцаарх маягтайч байсан л та тэгээд гэр бүлтэйч болоог байсан юм байна. За тэгэхээр ер нь гадаад гарч өөрийгөө ер нь үзье. За 3 жил ажиллаж ирчихэл бас нэг жоохон тавнд хийчихэл жинхэнэ утгаар бизнесийг өөдөн гаргая. Ер нь бол би чадах юм байна гэж бодож ирсэн. Янз бүрийн чиглэлээр би юм хийвэл болох юм байна. За яг магадгүй хоолны чиглэлээр юм уу эсвэл одоо нарийн борны зэхийг энэ ихчдийг хийгээд гэсэн бодолтой. За хоёр дахь бодол бол ер нь охиноо 3-4 оны хэлтэй болно гэсэн бас бодолтой. Ер нь бол миний бас тийм зорилготой. Ерөөсөө гадагшаа зорилго шууд тавьсан юм шүү дээ. Тухайн үед Германд таажсэн Монгол залуучууд одоо Эбо Эрдэнэбат Төв аймгийн бас нисэг дагмаар хийжсэн гэж сонсож байгаа. Тэр залуу за Эрдэнэ виз чинь гаргаж өгөн шүү. Чамд бидний найз ямар нэгэн авилга ойлгож юм ахгүй гэд. Тэгээд чи ер нь их дайчин юм их бууж өгдөггүй чи чадна гэж надад хүч өгч миний визийг гаргаж өгчихсэн. Гаргаж өгч. Тэгээд бүр Германы явуулгаа явуулж визэнд ороод ээж маань тэр үед за яах вэ миний охин яваад ер нь аавыг байх юм чи гадаад гарна гэжсэн. Аав чинь амцэг юм бахан. За энэ хүүхдний өдөр явчих шүү. Хятад хүнтэй битээ суугаарай гэж хэлээд надад хэлсэн. Яагаад тэгдэг байсан юм бол доо хөрх юм мэдэхгүй. Тэгээд би чинь зориг гаргаад ерөөсөө аймгийн прокурорт нэгтгэж жагаад 3 хоноо шууд ажлаа өгч би чинь 7 хоног хүмүүс бүр гайхдаг шээ. Өчигдөрхөн энд явж исэн үеийнхаараа Герман явцсан байдгийг гэж хэлжсэн. Тэгээд маш хурд мессеж орж ирчихсэн шээ. Тэгээ их сайн шээ. Энэ виз гарчгаад тусаж авна хүнтэй юу гэхээр нөгөө найздаа юу яа би нөрөг явах юм шиг. Чи нөрөг явж яхсан Германд ирэхгүй нөрөг явах маань найз байгаа гэсэн чинь үгүй нөрөө жоохон хэцүү байдаг гэсэн хэрэг. За яах вэ юмсан чинь Герман тосгоо авч хүнтэй юу гэхээр хөнгөө шүү. Тэгээ яаж явах юм гэхээр яах зүгээр явчихна. Би чинь Германы Франкфуртын онгоцонд суугаад буугаад. Тэгээд тэр үедээ 100 доллартай их сайнаа тэр хүн ч бас гайх бахта ямар мэдрэл муутай юм ээж ин л гэж бодох бахта. Яг л хүний амьдрал чинь тухайн үед банк чинь зээл өгдөггүй. Зөв тухайн үед бас би хүмүүсийн амьдралыг маш ядуу байсан мэн гэж боддоо шүү. Ер нь бол хүмүүс нэг майгаад аваад 20,000 төгрөг их цөөхөн байсан байна гэж би боддоо. Тийм л дээ. Ер нь бол 2003 он шүү дээ. За тийм. Тэгээ 2003 оны 10 сард өөдөгчид өвлж Монгол цас орчихсон. Тэгээ би чинь ерөнхийдөө нэг зузаан гэмээр чавцсан юм уу тай жоохон. За нэг бас өстэй нэг болтой нэнгөвтөр болтойтой Германд болж байгаа байхгүй. Тэгээ буухтаа яасан онгоцны буудлын дээр яг нааша гайл дээр энэ тэмээний носон цамцыг аваад Франкфуртын буудлыг буух юм байна уу гэд хоёр эмэгтэйгээс асуунгууд нь тэр хоёр мөгөөнгүүт нь би буухыг надад өгч би аваад буучих. Тэгэнгүүтээ энийг би хөргөж өгье намайг ерөөсө тэр тусч авч байгаа хүнд маань нөрөөхийн онгоцны билетийг бичүүлээд өөрөөд гэж гуйчих. Тэгээд өөр туслан би авахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд та тусгаж байгаа хүн байхгүй нэгчтэн хүн байхгүй зүгээргээд тэгээд торгой дэмэх тэр залуу бүр гайхснаа. За та энийг аваад буу. Манай найз их олон жил амьдсан хүн байгаа тань туслана гэх. Тэгээд Герман дээр би чинь тэгж бууж тэр ихтэйгээс тус авч. Тэгээд тус аваад яг билет бичсэн чинь миний мөнгө хүрэхгүй. Юу 100 доллар одоо та чи юу сонин хачин юм яриад байгаа юм бэ гэж загнаад явахаар нь хөөе загнах юм байхгүй юм учраас ингэж явдیں۔ Гэсэн чинь ёстой сайхан сэтгэл зориг чи үнэндээ би танд туслая. Гэтэ та энэ хонох газар байх гадаа маягийн хонож шүү дээ. Би чинь Германд яг 3 хоног гадаа хонож. Тосох хүн байхгүй. Тэгээд энд монголчууд таарахгүй шүү гэжсэн. Нэрээ тэр дахиж би монголчуудтай таараагүй шүү дээ. Ээжтэйгээ яаж тосож хүн авцсан шүү гэж ярьчихад тэгээд нэг ижитгээ яаж нэг уйлчаа тэгээд дахиад яах гэжтэй. Яг 3 хоног шиггүй бас сайн төвхтэй шүү дээ. Билет нь 3 хоногийн дараа явах билет байхгүй. Тэгээд яг тэгж 3 хоногчхад 24 цаг юунд автобусаар
24 цаг явахдаа яг усан хогцоор явснаа мэддэггүй бууж ирсэн шүү. Уул нь усан хогцоор дамжаад очих Тэгээ яг гэсэн. нэг яг 3 хоног нойргүй тэнд чинь хонцсон юм чинь. Өсөд нөгөө нэг бодол нь бол өсөд нөрөгтөл одоо манай найзлага бичгээр нь таахгүй би чамайг тусах ямар ч боломж байхгүй. Чи яаж иж байгаа нөрөгт би тусаад авчихна гэж хэлээд. Тэгээ би чинь нөрөөг орохын тулд 3 хоног чиглэл яг хүн чинь нэг унтахгүй 24 цаг 72 цаг болчихсон чинь буусандаа суугаад тэгэлсэн нэрээ ухаан мэдрэлгүй болдтiin юм шиг. Тэгээ юу гэж Яг асуусан тэгээд гэлээ. манай зяас усан хуцаа ирсэн хөрөөгөө би усан хуцаа ирэх гэсэн чинь чи бүгд зүгтэн энэ Европын нэг цагаас бүр хой цагт нь ичгээд усан хуцаа ирээгүй тэгээ яах юм. Үгүй би ирээгүй гэсэн чинь нөгөө дүү яа гэвэл одоо бодвол юу автобустаа шууд тэр усан хуцаанд яваад орсныг мэдэхгүй болов. Сарын ээлжлэн нэг л мэдхэд насыг нэмнэ Нүгэл буйныг дэнслэн нэг л мэдхэд жилиг тойрно Намраар анслан холдох Тэгэм багын өдрөө дурслаа Наслах тусмаа сэтгэл зөөлж Ингинийг уучлах бодлоо Аяа анд минь чи хаалгын тогшооч Аяа анд минь чи хаалгын тогшооч За тэгээ би 2002 оны 2 сард 1 сард одоо Норвег Монголоос одоо Берлинд байгаад Берлинд 3 хончоод тэгээ буцаад Берлингээс одоо Берлин Осло чиглэлийн автобусанд суугаад бараг 24 цаг шахуу явсан баг шүү. Тэгээ яваад Ослод буугаад таньдаг нэг хүнээр дамаа хүнээр танилцуулж цагаатчийн газар руу анх удаага орж иж үлээ. Тэгээ тэр үед бол үнэхээр өвөл байсан анх Монголын хүүтнээс ирээд Норвегт ороход бол айгүй сайхан дулаахан чиглэг уур амьсгалтай сайхан орон байсан. Тэгээд цагаатчийн газар дамжаад бүтэн жил гарan цагаатчийн мотокудаар дамжиж явсан. Тэнд бол одоо Тромсо гэдэг хот байна, Киркнес байна. Тэр хотуудад олон монголчуудтай цагаач үсээ тэнд ажил хайж зөндөө явсан. Тэр үед ажил бол маш ховор байсан. Тэгээд Шведэд сүүлд хожим хойно энд ирээд цагаачаар дамжаад бас л цагаачаар дамжаад явсан да. Тэгээд хамгийн сүүлд 1 жил гарan арай хүрэхгүй байхад Норвегоос буцах шийдвэр аваад тэгээд тэр чигтээ Шведэд шууд хойд Тромсогоос Шиботен гэдэг мотогоос галт тэргээр шууд дамжаад явсаар байгаад тэгээ юунд ирсэн. Göteborgт буусан. Тэгээ Göteborgт бухад намайг Göteborгийн Бата гэж залуу анх дамаа танилцсан. Тэр залуу та уцаар яриад Бата маань тосож аваад намайг цагаачийн газар оруулсан. Тэгээд цагаачийн газар зааж өгөөд оруулж өгөөд. Тэгээд тэндээсээ дахиад нөгөө цагаачийн амьдралаар хөдөө нэг 6 сар орчим амьдэрсэн да. Тэгээд тэр үед амьдарч байхад маань бас л янз янзын бодогдтгал юм байлаа. Хүн амьдралдаа бас ингэ явж байхад сүүлдээ төрсөн нутгаа их бодно. Яах гэж гарсан гэдгээ их бодож ялаа. Зорилго нь ажил хийж хэдэн төгрөг олж амьдралаа авч явна гэсэн үн чинь сүүлдээ зүгээр мотог хийсээд хэдэн цагаачийн байр хийсэл мөнгө аваад амьдрал идэл явж байсан. Тэгээ ер нь төв бараад энэ төдөө газар ажил олдохгүй байна гэж бодоод тэгээд хамгийн сүүл хөдөө Карлстадын ойролцоо нэг тасганд ажиллаж байхдаа шууд Стокгольм руу орж ирсэн. Тэгээ намайг Стокгольмд орж ирэхэд анх тассан бол манай Гамба гэдэг дүү маань тассан. Тэгээ Гамба дүү маань болохоор чи нөгөө манай хотын талын дүүхөө ер нь зарим нь Монгол гэдгийг мэдэхгүй Монгол гэж ямар улс байдیں۔ Шведүүд бол ер нь Хятад уу гэж их голдуу их асуудаг байсан. Одоо ч гэсэн ер нь Аз хүмүүсийг Хятад уу гэж асуудаг. Монгол ихлээр одоо харин Шведүүд Монгол ихлээр маш сайн мэддэг болсон байна лээ.
Би ч одоо тэгээд багасаа олон найз нөхдөд байсан 10 жилийн найз нөхдөд байна. Насаараа үргэсэн найз нөхдөд байна. Найзын гой дурсамжууд их байдаг. Би ерөөсөө анх 10 жилээс хойш 10 жилээс эхлээд үргэж ирсэн найз нар маань одоо нэг гарын 5 уруунд орохоор нэгдэн сайхан найз нар байдаг. Тэр найзрыгаа дандаа л бодож чаддгийн. Тэгээ нэг миний багын найз маань бурхан болсон байгаа. Тэгээд тэрийгээ дамжуулаад дөндөө сайхан эдэн найз нартайгаа одоо Монголд байгаа, Батбаатар байна, Төвшөө байна, Сонирмээр байна, Орших байна, Мотка байна. Бүгдээрээ Монголд инженерүүд байсан тийм сайхан найзрууд тийм. Тэгээд тэдэртэй зориулаад тэдэртэй алс болын шивэд улсаас мэдчилгээ дамжуулъя. Бүгдээрээ эрүүл мэндэд анхаарч байгаарай гэж найз нөхдөд хэлье. За одоо манай том охин байна анх 87 он төрж байлаа. Тэгээд тэрнээс хойш одоо 3 охинтой байна. Одоо 3 зээх байна. 1 хүү байна, зээх хүү маань байна. За манай том охин болохоор чинь Норвегт одоо хүүхдийн сэтгэл зүйн мэргэжлэр бакалавр зэрэгт хамгаалсан. Одоо ингээд тэндээ ажиллаж байна. 2 зээх охин байна. Норвегоос амьдардаг, ажиллаж амьдарч байгаа. А дунд охин байна одоо Швед улсад Теле2 компанид ажилладаг. Гэрлээ маань болохоор ч нөгөө Шведийн Max гэдэг компанид бас ажиллаж байсан. Тэгээ бага охин минь одоо Германд сурч байгаа. Тэгээд одоо охтууд маань ингээд сайхан бүгдээрээ бие дагаад амьдарч байгаа болохоор ч надад одоо тийм санаа зовх юм байхгүй бас одоо ажиллаа хийгээд амьдралаа зохицуулаад аваа явж байгаа болоход наав нь бас их баярлж явдаг. Тусаж авсан өдрөөс ахуулаад би чинь тэгэл ер нь бол нэг хоноо тэгэл ажил хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд өөрийгөө ч бас яг ийм ажил хийж гэж төсөөлж бодоогүй. Энэ гадаад орон гэж ихтэйхэн сайхан гэж бодож ирсэн болохоос биш яг одоо өөрийгөө ч бас харбар ажил хийн гэж бодож явсангүй. Гэхдээ юу гэж л одоо энэ ажлыг муу ажил байна гэж голох уу? Юусэн нөө хөдөлмөр ажил бол хүний голдог болохоос хүн өөрөө голодно болохоос ш ажил хүний голдоггүй гэдгийг одоо жинхэнэ амьдралаар нь харж явна да. Тэгээд Швед улсад ер нь бол сар болол орж ирсэн штэ. Норвегоос. Тэгээд яг тэрэн дээр бол бас бодоход миний гадаад ихийг аав маань, ээж маань ер нь бол харжээ гэдгийг би харж явдаг. Ер нь үр хөвгтөө Тэнгэрээс аав ээж нь хардсан байна гэдгийг би мэдэрсэн. Норвегт тэгээд нэг сар болохын даван дээр аав маань тухайн үед одоо хам бэлэн дээлтэйгээ ганц авцсан. За миний охин зорьсон хэрэг бүтчээ. Их олон жил чи явна гэж ярьжсэн хөхөд одоо аав нь санаа зовтгоо боллоо гэж харагдсан. Зүудэнд орж ирсэн. Аавтайгаа уулзсан. Ахиж өтөр уулздаггүй штэ. Их сайн. Тий. Тэгээ би Швед орнд маш их баярлж байдаг. Баярлахгүй байхын аргагүй. Энэ цайхан хантай, энэ цайхан охиноо аваад ирчихсэн. Охиныхоо ирээдүгэнд хийчихсэн. Зөв миний гоё шин хөл тавилан миний амьдрал энд нэгдэж ижээ. Хүн алдаж омж болно. Тэгтэл ирээдүй байдгаа гэдэг хүн нөгөө нэг сайн явахад
санж явбал бүтэн санаа сайн бол заяа сайн гэдгийг бол би угсаа харж явдаг. Өөрөө сэтгэл зүв байхад бүх юм бол мэдээж цаг хугацааны дараа л бүх юм дандаа сайхан байна гэж ер нь юу ахвд амьдралын хугацаанд чинь алдаж юм жаргал зовлон туусахгүй ч яаж хүний амьдралыг дуусгах юм бэлээ те. Тэгээ тэр утгаараа бас энэ сайхан хантай таарч тэгээд одоо үндсэндээ 16 жил 17 дахь жилдээ амьдарч явна да. Та бүхэн ч одоо бидний замыг засаад анхны гэдэг тодтгол та нараас мөн салдгүй шүү дээ. Анх тэгжсэн, анх ингэжсэн гэдэг. Тийм шүү дээ. Одоо тэргүүрээ биднес бүр анх гэж юу ярих их дуртай шүү дээ. Анх л одоо бид нар чинь анхны монголчуудын ёлки хийж байсан шинжил цагаан сар за тэгээд наадам анхны болгон спортын бүх сургуулийн арга хэмжээ тэр болгон дээр бид нэр л оролцож тухайн үедээ бид нар чинь идэвхтэй байж тухайн үед анхны тоглолт одоо Сарантуя гавьяат жаргал сайхан гавьяат маань ирэхэд бид 60-нуудаа үзэж байлаа шүү дээ. 60 хүн бид нар үзэж байлаа. Тухайн үед юу 10,000 болчиход байж шүү дээ. Тийм. Би ч одоо энд бол 3 хамт олонтой гэж явдсан шүү дээ. Нэгд хамт олон миний анх ажилд орсон буудлын одоо Калерон буудлын хамт олон байж байна. Бид нар чинь 14-5-аас бүгдээ ажилтдаг байлаа. Маш ихтэй байж бид нар ёстой тэр ажлын одоо бичиг баримтны асуудлыг хөндөтл нь бид нар олоолаа энэ хүн нэг бичиг баримтгүй шүү гэж санаа өгөхгүй бид нар чинь ажиллаж маш сайхан хамт олон бүрдүүлж байлаа. Тэр дундээс тусмаа битэрс ахмад нь бусдын дандаа шижгэнсээ одоо залууч. За тэндээс гараад би чинь Ёсо Клин гэж одоо бас цэвэрлэгээний хамт олонтой. Бас одоо өнөөдөр бид нар чинь 10 жил сая жилийн 10 жилийн яагаад бид нэр хамт найзаж нөхөрлөж энэ жаргал зовлон туулж байгааг одоо бид нар ярилцаад 10 жилийн маш гоё тэмдэглэсэн 2 өдөр. Тэгэхэд хардаа бид нар чинь сая бид нар ингээд жоохон 20-тай 19-тай октод иржсэн бид нартай уулзахад одоо бид нар чинь юу вэ? Бид нар 10 жилийн хойд байхад 23 том хүн 13 хүүхэд уулзчих шээ. Тим хамт олон бид нар тэр хамт олон одоо манад бижгэндэг гэж боддоо. Одоо 2008 онд хоёр ээж маань хоёулаа дараалаад ер нь бурхан болж илаа. Хамгийн хүнд жил би хүнд одоо гадаад гарч ирээд зовсондоо гэвэл тэр л энэ л зовсон битэрт байлаа. Уулзаж чадахгүй. Уулзаж чадахгүй. Явахынсан гэж бодож чадахгүй тийм юм битэр байсан учраас тэр зовлонг л одоо энэ хамт олонтой энэ найз нөхдөдтэйгөө өнгөрөөж ил битэр энэ жаргал зовлон туусны хувьд найз нартаа дүүнэртэй маш баярлж явдаг. Одоо ч бид нар тусалцаар л яваа. Тэгээд анхны л татгал нэртэй би чинь Шведийн монголчуудын холбоонд нь анхны байдлаар бид нар чинь зохион байгуулалтанд орж холбоо байгуулж одоо нь бидний Швед монголчуудын холбоонд ажиллаж санхүүгийн хариуцаж сайн муу хэлэгдэж мэдээж ажил хийж байгаа хүн сайн мэдэгдэхгүй яаж явах вэ? Тэгээд ер нь бол миний хүүхэд байхын нийгмийн идэвхтэй байдал бол яаж ч байсан хүн өөрийнхөө туулсан замналыг өөрийнхөө мэддэг юмыг нэг ч гэсэн хүнд хэлээд өгчихсэн нэг ч гэсэн хийж байгаа ажлаараа хүн тусалчихсан хүн сайн сайхан юмыг мэдрүүлэхэнсэн ер нь бол аливаа юм чинь бүх юмыг эерэг талаас нь харж ижил хүн сайн сайхан явдаг. Би бол энийг хүний алдаа оноо яах вэ? Алдаанаас илүү нэг ч хүний давуу юмыг олж харж иж хүнд урам өгөх хэрэгтэй. Энэ утгаараа би бас намын эрднийг маш их зүтгэлтэй мэдээж тэр хүнд алдаа байдаг л оноо байд. Гэхдээ зүтгэлтэй хүнийг залуучуудыг энэн дээр нь бас сэтгэл нэмж галын эрч хүч өгч улам их ажилдаг болох юмсан гэдгийг уднаас би чинь монголчуудынхаа холбоог маш их дэмжиж тэгэл арт талын юу болж том ноён болж зогсон шүү дээ. Тэгээд сайдсан мууцсан ч зүтгэж орно. Тэгэл одоо яахав те шалуугаа чатын угаалцал юу яавал кассинг хийгээд бүх л юмд нь тэгээд арт тал болж зогсон.
Би ч бас булганых гэдэг утгаараа булганы анхдагчийг одоо ярихгүй байхын арга байхгүй. Булганы анхдагч гэдэг утга маань миний ээжийн дүү ах トゥ угийн хүүхдүүд болох одоо Хөдөлмөрийн Баатар Цэвгийн Амгалан гэж хүн бий. Одоо тэр амгалан хичээгээ дурсаж ярихгүй байхын аргагүй. Тэм хөдөлмөрч гэр бүлийн хүн байгаагийн хувьд тэгээд амгалан хич маань одоо манай ээжтэй ах トゥ угийн хүүхдүүд одоо яалтчгүй. Тэгээд тэр утгаараа бас яалтчгүй л анхдагч хүн гэдэг одоо тодтолж хэлэхгүй болохгүй. Тэгээд 2008 онд Төвшинбаяр аваргыгаа Олимпийн аварга болж байхад ажил дээр маш их сэтгэл хөдлөж баяраа өөр над руу ярьж эрдэнэ Төвшинбаяр аварга болчихлоо гэдэг харин тийм ээ одоохон булгахын цоглуулъя гэд нэг ороо өстэй бэлгэн жилээ. Ерөнхий сайд амар сайд ч одоо манайхны бас хүргэн амгалан их чинь өөрийнх нь төрсэн их чинь одоо бэр болж амар сайдын бэр нь болж явлаа. Тэгээд тухайн үед бас л хэдмэгдэлтэнд өртөжсэн гэж бас ээж маань цухас дурддаг байсан. Баг байхад хүүхэд байхад тэгдэг байсан, ингэдэг байсан гэл. Тэгээд би чи бас том гэр бүлтэй штэ. Хуурай. 1987 онд төгсөж ирээд тухайн үед одоо нэг 100 гэдэг юм чинь 88 онд 88 оны хавар одоо маш их зууд болдог байхгүй юу? Тэр зууданд бас хүмүүс залуучууд 6 хүний бүрэлдэхүүнтэй өөрөө ахтаад дашин жилийн сумд төлд очдөг байхгүй юу? Тэгээд тэр төлд очиж Пунцэг гэдэг айлын тухайн үед бас том хүмүүс нь цэгт явчихсан. Өөртөө хоёр залуухан жоохон одоо баг нэг ой гарантай. Том нь одоо нэг 10 за одоо 11 2 хүрсэн болов тийм хүү олон хүүхэдтэй. Маш их зууданд одоо орчихсон мал ах үе нэлийн хөл төрсэн хорогдсон тийм айлд 45 хоног малчнаар очиод төлчнөр очиод тэгээ яг 45 хоногт хичнээн сайхан мал нь өнгөзөс орж олон болж өсөж байгааг хараад тэгээ тэл айл маань биднийг маш их хүндэлж яг явахт маань аюу их бас сайхан хонь гаргаж биднийг дайлж явуулж исэн. Би тэр айлтай бүр хур охин болж ах トゥ угаа аав ээжигээ танилцуул жил болгон очиж амардаг. Одоо мөн тэр ах トゥ утэйгээ холбоотой 11 айлын бас одоо 12 дахь охин болж явдсан шүү дээ. Би чинь 1975 онд 20 дугаар баг сургуульд орж исэн. Миний 1-р ангийн багш Мегмар гэж багш маань байлаа. Тэгээд тэрнээс хойш чинь би чинь 4-р ангиас ахвал бэлгээ багш, ханд багш, тэгш амгалан багш, одоо бадарч багш. Тэг хамгийн сүүлд бол 1985 онд Омосрон багш маань биднийг одоо 10-р ангид төгсгсөн байдаг. Тэгээд бүх багш нар маань өнөөдөр инх тунх сайхан одоо ер нь үндсэндээ баг би бодож байхын зарим ч одоо ихэнх нь эрт өгцөн болов гэж бодож байна. Тэгээд урт сайхан насалж байгаа. Тэгээд багш нартаа бас маш их баярлж явдаг шүү. Тэгээд та нар маань эрүүл их урт удаан сайхан наслаарай гэж өрөөж байна. Тэгээд 10 жилийн сургуулийг төгсөөд санхүүгийн техникумыг техникумд элсэж ороход баясгалан багш маань биднийг хүлээж авч ингээ 2 жил санхүүгийн техникумд сурч баясгалан багштай ажил төрийн 3-ын В ангийг төгсөж байсан. Бас нийт төгссөн найз нартаа өнөөдрийн сайхан мэндийг хүргээд та нартаа бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. But you still catch my